За өнөөдөр 2025 оны 4 сарын 17-ны өдөр за ээлжит одоо манай иргэдийнхээ иргэдээс ирсэн асуулт саналд хариу өгдөг 4:18 4-р өдрийн 18 цагт хийдэг шуурхаагаа ингээд 27 дахь удаага хийж байгаа. За энэ намраас хойш бид нар дээр энэ газартай холбоотой асуудлууд нэлээд цугласан байсан. Тэрнийг нийслэлийн газар зохион байгуулалтын албан манай дүүргийн газрынх нь нийлээд манай маш олон иргэдийн одоо газартай холбоотой асуудлуудад хариулт өгсөн байгаа. За энэ ажил маань цаашаа үргэлжлээд явж байгаа шүү. Манай газрыг асуудлыг хариуцсан Тува Баяр Бямб гээд хоёр хүн байгаа. Тэгэхээр манай дүүргийн хувьд бол бид нар бол энэ Тува Баяр Бямб гэдэг хоёр хүнтэйгээ холбогдоод та нараас ирсэн тэр санаа асуултуудыг энэ хоёр хүн дээр уламжлаад тэгээд одоо эдгээр маань та бүхэнд хариулт өгөөд явж байгаа. За намраас хойш бас нэг намраас бишээ энэ баг сонгуулийн өмнө эхэлсэн нөгөө орон сууцны байшингууд барьна гэдэг хүмүүсээс мөнгөний авчаад орон сууцны байшин босдоггүй иргэд их хохирж байгаа. Манай Сонгон хайрхан дүүрэг дээр хэд юм байгаа. Тэрнээс кид апартмент хөөхтэй гэдгээд энэ хоёр хэсэг газар байгаа шүү дээ. Хоёулаа ингээд нэг байшин барьна гэж баахан мөнгө төгрөг аваад алинч босоогүй нэгэн дутуу босцсон байгаа. Тэгэхээр энэ асуудлаар бид нар цагдаагийн дарагтай хохирогч иргэдийнхээ зарим төлөөлөгчтэй хамт уулзсан. Ингээд дүүрэг дээр байгаа тэр хэргийг бол цагдаагийн ерөнхий газрын энэ залилантай тэмцэх тэр газар татаж авсан байгаа. За би одоо уржигдэр цагдаагийнхантайгаа ярьсан. Тэд нар маань бүх хэргийг татаад авцсан. Одоо ингээд асуу сурах ажил явж байгаа гэж байгаа. Тэгэхээр манай хохирсон иргэдийг дуудах байх шүү. Очоод үнэн мөнөө хэлээд тэгээд энэ асуудлыг хамтраад яриад явна. Би энэ бараг 7 хоног бүхэн ярьж байгаа шүү. Одоо энэ иргэдийг хэд хашаа байшингаа хүртэл зараад байжсэн байраа хүртэл зараа тэгээд байшин савтаа болчих гэсэн гордлогон дээр нь тоглосон, залилсан, мэхэлсэн тэгээд энэ өөрөө их олон 10 тэрбум төгрөгийн асуудал учраас бас зарим нөхдүүдийг хэл хахуул авилгал өгдөг барьдаг өөрсдийнхөө энэ асуудлыг хэргийг удаашруулдаг гэд мянган юм гарч ирж байгаа. Тэгэхээр энэ манай иргэдэг бол хохироогоод ингээд ийм залилан хийсэн хүмүүс хол явж чадахгүй шүү. Энэ цагдаагийн ерөнхий газар дээр энэ хэрэг шалгагдж байгаа. За энийг хэлчихье гэсэн. За тэгээд бас энийг хэлье. Их хурл. Одоо дандаа дүүрэг юм уу нэг хэдэн хүний асуудал биш. Бас улсын хурл дээр юу яригдаад байгаа вэ гэж. За одоо энэ 7 хоногт юу яригдаж байна вэ гэхээр энэ Евразийн холбоо гэдэг нэг 5 улсын холбоо байгаа. Тэр холбоонд Монгол улс ихсэхүүгүй юу гэдэг асуудал одоо бид нар байнгын орон дээр нэлээд ярьсан. Ингээ байнгын орооноос бол энэ манай энд ирснээр манай улсын экспорт тэр бид нар юмаа тэр улсууд руу гаргаж чадах юм уу чадахгүй маа гаргах юм бол аль зэрэг одоо боломж бүрдэх. Хоёрдугаарт нь тэр улсуудын бас Монгол руу чөлөөтэй орж ирдэг болчихно. Тэгэхээр манай энд одоо нэг жижиг сажиг үйлдвэрлэл эрхлээд явж байгаа тэрмэн одоо цохигдоод унчих юм биш үсттэй. Тэд нар чинь баг хэдэн 100 сая хүн хэдэн 10 сая хэдэн 100 сая хүний том зах зээл байгаа. Тэгэхээр манай энэ нэг 2-3 сая хүний зах зээл рүү орж ирээд хямдхан орж ирнэ шүү дээ. Хамгийн гол нь бидний хийж байгаас. Тэгээд ингээд цохол унгаачих юм биш байгаа гэдэг энэ улсын хурлын гишүүд их олон талаас нь ярьж байгаад манай байнгын хорын энэ асуудлыг буцаасаа. За жишээлх юм бол би амьд жишээ хэлэхэд өндөг одоо ингээд гаднаас орж ирээд манай өндөг үйлдвэрлэгчид арай гэж нэг юм хөл дээрээ зогсох гэж ахтан цохол унгаачнаа гэд ингээд ярьсан. Өнөөдөр байнгын хорон дээр ярихад манай өндөг үйлдвэрлэгчид тэ тохирцсон гэсэн тохироогүй худлаад ярьсан байлаа. Тийм учраас энэ асуудал хойшлуулсан. За Монгол улс чинь одоо нэг шинэ нисгтэй болцсон. Тэр шинэ нисг чинь бас нэлээд Японы зээлэр болсон юм шүү дээ. Тэр Японы зээлэр болсон. Тэнд бол нэлээд онгоцны түлшний асуудал нэлээд чухал болсон. За энэнийг бас Оросын холбооны улстай нийлээд онгоцныхаа түлшний асуудлыг одоо баталгаатай хангаж явах асуудлаар байнгын хорон дээр ярьсан. За байнгын хорон энэ асуудлыг цаашаа дэмжиж ярий. Тэгвэл энд бол зөрчилтэй их олон асуудлууд яригдсан. Туван сайдд нь бол тэр зөрчлүүдийг нь арилгаарай гэдэг байнгын хорооны гишүүд хэлээд ингэ явж байгаа. За бас манай байнгын хорон дээр төсвийн доктортой байдлын зөвлөл гэж одоо их хурлын тийм байгууллага байгаа, орон тоогоор ажилладаг хүмүүс байгаа. Энэ бол Монгол улсын төсөв ер нь сүүлийн 10 хэдэн жил бол ингээд үргэлжил зарлага нь өсөөл ингээл яваад байгаа.
Тэгээд их алдагдaltaй гэдэг чинь гадаадаас зээл их авж байгаа. Дээр нэмээд ямар асуудал үүсээд байгаа вэ гэхээр юмны үнэ өсөлт маш их болчиход байгаа. Тэгээд төсвийн хорлого нь нэмэгдэж байгаа, зарлага нь нэмэгдэж байгаа, гадаадын зээл нь нэмэгдэж байгаа. За тэгээд юмны үнэ өсөж байгаа гэдэг. Энэ их олон цогц асуудал дээр энэ төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол дүгнэлт гаргадаг. Харамсал эдгээр бол их сайн дүгнэлтүүд гаргаж өгдөг. Харамсалтай нь энэнийг бол улсын хурал одоо авч ажил болохгүй байна. За засгийн газар ч гэсэн бас энээс нь санаа аваад төсөв мөнгө жахан хэмнэх, хямгадах, үр ашиггүй нөх олон зардлуудад ханах тал дээр бас ажиллахгүй байна гэсэн ийм юмыг манай байнгын хорон дээр яриад ер нь төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол сайн ажиллаж байгаа. Эднэрийн гаргасан тэр сайн ажиллаад хэлсэн юм бид нар бол улсын хурал засгийн газрын төвшөнд авч ажил болгох анхаарах тал дээр сул байна. Энийг бас цаашаа ярья гэсэн ийм зүйлүүдийг би одоо товчлоор ингээ хэлчихье. Нэг улсын хурал дээр нэг иймэрхүү талын асуудлууд явж байна. Тэгвэл дахиад нэг манай иргэдээс ирж байгаа энэ утсанд ирж байгаа саналын ихэнх нь ажлаа ойлгохтойхон хийгээч их хурлаа засгийн газраа юмны үнэ өсөлт чинь хэрээс хэтэрлээ штэ дэндлээ штэ. Та нар тэнд нэг хэрэгтэй хэрэггүй юм яриад хоосон цаг бардгаа болио гэдэг тэр шүүмжил байнга ирж байгаа. За ингээд эх 7 хоногт би нөгөө нэг ярьжсэн сэдвээ үргэлжлүүлж ярина. Энэ сургууль өнөр сургуулийн байр юу болчихв? 62 дугаар сургууль энэ жил ашиглалтанд орох юм орохгүй юм өргөтгөл нь 28 дугаар хороо 31 дугаар хороон дээр барьж байгаа зарим нь баг босч байгаа сургуулиуд байгаа. Тэгээ эдгээр маань энэ намар гэхэд ашиглалтанд орох юм уу юу гэдэг одоо л ярих. Ёстой би баг өөрөө явж уулзаж таарах юм шиг байна. Зам нь одоо найрамдлын зам байна. Одоо яг ажил нь эхэлсэн гэдэг байгаа. Тэгээ энэ мэн яг одоо хизээ дуусах юм бэ? Яах юм бэ? Та бас одоо нэг зав чөлөө гаргаад яваадах чи гэсэн. Би нэг эх 7 хоногоос бас энэ газрууд дээр очиж ажиллах холбогдох хүмүүстэй уулзах тэр ажлыг хийнэ. За ингээд өнөөдрийн 4 сарын 17-ны өдрийн 27 дахь дугаар ингээд өндөрлж байна. Баярлалаа.